Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Намайг Мария Латашева гэдэг Ice Club-ийн 5 хөтөлбөр эхэллээ. Өнөөдөр миний нэгэн мөрөөдөл биеллээ. Бид Монголын эртний нийслэл Хар хорин хотод ирлээ. Магадгүй энэ хот ирээдүйн нийслэлч байж болох юм. Дэлхий дээр Хар хорин шиг байгалийн, түүхийн, соёлын дурсгал нэг дор ингэж төвлөрсөн газрыг төсөөлөхөд бэрх. Харин бид өнөөдөр хамгийн онцгой дурсгалуудын талаар ярилцсан. Явцгаая. Мэдээж Хар хорны хамгийн гол дурсгалуудын нэг бол Эрдэнэ 100 хід. Энэ бол Монгол байгуулагдсан анхны буддын хід юм. 16 дугаар зуунд Хар хорин хотын суурин дээр баригдсан бөгөөд өнөөдөр гадаад дотоодын жуулчдыг хамгийн түрүүнд авчирч үзүүлдэг гайхамшигт газар юм. Хідийг хүрээсэн 108 сувраг үнэхээр сүрлэг шүү. Хідийг барихдаа Хар хорны балхас төмрийн үлдэгдэл чулуу материалуудыг ашиглаж байжээ. 18 дугаар зуунд хід мандан бадарч байх үед энд 62 сүм оршиж 10,000 орчим лам амьдардаг байсан гэдэг. Харамсалтай нь 20 дугаар зууны 1930-ад онд бүх зүйл устгагдсан. Одоо хідийн нутаг дэвсгэр дээр нэгэлсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж бусад барилгууд музейд харьяалагддаг. Харин энэ бол Хар хорны музей. Орчин үеийн энэхүү барилга 2010 онд баригдсан бөгөөд энд хүннийгөө үеэс эхлээд Чингис хааны эзэнт гүрний үе хүртэл 3000 гаруй ховор дурсгал хадгалагдаж байна. Хааны тамга, бичиг, зоос, шаазан, шавран урлал зэрэг олон сонирхолтой зүйл бий. Тэдний дунд бүр эртний Египтийн фараоны дүрс, мөн Орос дархан Космо хэмээх хүний дарсан тамганы хэв хүртэл байна. Эдгээрээс 63 нь Монгол улсын үнэлж баршгүй түүх соёлын өвийн жагсаалтад багтжээ. Мөн энд эртний нийслэл Хар хорин хотын загвар бий. Энэ нь тухайн үеийн хотын цар хүрийг төсөөлөх боломж олгодог. Дугаар зуунд Чингис хааны үед Хар хорин бол Монголын голлох хот, их торгоны замын чухал зангилаа байв. Энд эзэнт гүрний үнцэг булан бүрээс эрдэнэс цуглардаг байжээ. Хот чулуун орд сүм хідүүдтэй. Үүнд буддын, лалын, христийн шашны ариун сүмүүд зэрэгцэн оршдог байв. Хар хорин хідэнтэй гал давталгоонд өртөж бараг бүрэн сүйдсэн ч үлдэгдэл нь өнөөдөр ч хадгалагдсан үлдсэн байдаг. Жишээ нь энэ чулуун эст мэлхий домогт өгүүлснээр 4 байжээ. Тэд бэхлэлтийн 4 буланд байрлаж нуруунд дээрээ чулуун хөшөө тээдэг байж. Одоо гэрэл төшөөнүүд нь алга болсон ч яст мэлхий хадгалагдсан үлдсэн байна. Харин Хар хорны бас нэгэн сонин дурсгал бол Бов чулуу. Монголчууд энэ газрыг бэлгийн чулуу гэж нэрлэдэг. Хүүхдтэй болохыг хүссэн эмэгтэйчүүд эндэрч тэр чулуун дээр сууж мөрөгдөг уламжлалтай. Домог ёсоор бол энэ чулуу эрэгтэй хүний бэлэг эрхтнийг дүрстэй бөгөөд эсрэг талын хүндийн эмэгтэй умаан хэлбэртэй гэж үздэг. Эрт цагт тэр ууланд ламнар сууж байсан ч зарим нь сахил санваараа мартан суурингийн бүсгүйчүүд рүү гүйдэг болжээ. Тэгэхэд нэг мэргэн лам энэ хүндийд эм бурхны сүнс оршдог. Тэр л лам нарыг үдэж байна гэж хэлсэн гэдэг. Тэгээд хийдийн хам энэ чулууг байрлуулж тэр эм бурхны хүсэлт ачаалыг номхруулахыг тушаасан гэдэг.
успокоить страстную женщину. Хар хорины үнэт зүйлс нь зөвхөн дурсгал газруудаар хязгаарлагдахгүй. Энэ хот орхон голын үзэсгэлэнт хөндөд оршдог бөгөөд орхны хөндийг дэлхийн байгалийн өв бүртгэсэн байдаг. Усан хүрхрээнүүд, урсгал горхиуд, булаг шанд, уул толгод, тайгын ай мод, нуг, тал нутгийн ургамал амьтны элбэг дэлбэг ертөнц. Энэ бүхэн хар хорины жинхэнэ эрдэнэ юм. Хийд мүзээ үзэж дуусаад заавал хотоос гарч, цэвэр агаарт амьсгалж, голын ирэг дээр сууж үзээрэй. Хүн төрлөختөн гайхалтай барилга, урлаг, хөгжим бүтээж чадсан ч байгаль эхийн бүтээлтэй харьцуулахын аргагүй. Улсын архитектур, ай модны өнгө, усны аялал, салхины үнэрийг гүйцэх зүйл үгүй билээ. Хийдийн ойролцоо дурсгалын хоолын газрууд бий. Хамгийн ихээр дутсан газар орж үзгэр шийдлээ. Тэнд хамгийн амттай хуушур хийдэг гэр бүл ажиллаж байв. Эмээ гараа гэмтэлсэн ч хоолой хийж байна. Би туслахаар шийдлээ. Өнөөдөр хуушур хийж үзнэ. Шинэ хуушур маань бэлэн боллоо. Би үүнийг хэлэхгүй байж чадсангүй. Хар хорны топын бас нэгэн үнэт зүйл гарт минь байна. Энэ бол жинхэнэ Монгол хуушур. Энд эртний түүхийн гайхамшгууд хийд мүзий байгаагүй ч гэсэн энэ л хуушурыг идэх гэж хар хоринд ирэх хэрэгтэй шүү.